Сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаарх ямар ч хачир байхгүй гэрч шүүгдэж болон шүүх шинжилгээ, шүүхийн шийдвэрийн мэдүүлгээс хүргэдэг цугийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс гэрчүүд болон шүүгдэгчийн нэрсийг түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байна. Өнөөдрийн ярих хэрэг маань 2018 онд болсон нэгэн харамсалтай хэрэг байгаа бөгөөд та бүхэнд сэрэмжлүүлэх үүднээс бэлтгэн хүргэж байна. Тухайн үед хэвлэл мэдээлэлээр гарсан мэдээллийг уншиж танилцуулъя. Ховд аймгийн онцгой байдлын газарт аймгийн Мөст сумын Давст багт байрлах хагийн нууранд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан УАЗ 469 загварын 4 зорчигчтой автомашин нуурын усанд живж 60 настай, 36 настай эрэгтэйнэр осолцсон тухай дуудлага энэ сарын 8-нд оройн 20 цаг 55 минутанд ирсэн. Энэ дагуу эрен хайх ажиллагааг зохион байгуулан энэ сарын 10-нд 11:40-оос 11:46 цагийн хооронд ослын газраас 80 м зайтай 3 метрийн гүнээс 2 иргэний цогцыг олж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Эрлийн ажиллагаанд аймгийн онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашин, цагдаагийн байгууллага, орон нутгийн иргэдээс 15 хүн, 2 техник хэрэгсэлтэйгээр нийтдээ 27 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр ажиллаа гэж Ховд аймгийн онцгой байдлын газраас мэдээлж байжээ. Ийм төрлийн осол жил бүр давтагцаар байдаг. Өвлийн улиралд нуур гол дээр машинаар гарч зам товчлох нь амь насанд асар өндөр эрсдэл дагуулдаг. Нууруудын мэс гаднаасаа хичнээн хатуу харагдавч зарим хэсэг нь уян хатан, хүндий, ан цавтай, эсвэл урсгалтай байдаг тул машин даахгүй мэс цөмөрч ийхүү үнэт амнаас эд хөрөнгө үрэгддэг нь харамсалтай. Иймд иргэд та бүхэн өвлийн улиралд мөсөн дээгүүр машинтай зорчихоос зайлсхийж баталгаатай замаар зорчих, цаг агаарын болон замын нөхцлөө шалгаж хэвшгийг анхааруулж байна. 1 минутын төр зуурын зам товчлох шийдвэр насан туршийн эмгэнэл болох эрсдэлтэй. Ингээд шууд хэрэгтэй орцгоё. Шүүдэгч жагаа нь Монгол улсын иргэн Ховд аймагт 1987 онд төрсөн, тухайн үедээ 31 настай байсан. Эрэгтэй бүрэн дунд боловсралтай, мэрэгжилгүй, амбул нэг Ховд аймагт оршин суух хаягтай шүүгдэгч жагаагийн холбогдсон хэргийн талаар дуртахад жагаанд тээврийн хэрэгсэл жолоодох ирэхгүй мөртлөө 2018 оны 1-р сарын 9-ний өдөр Ховд аймгийн Мөст сумын Давст багийн нутаг дэвсгэрт орших хагийн нуур гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодож яваад хагийн нууранд автомашинтайгаа живж мега болон дулгаан нарын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэг үйлцэнд холбогдсон байна. Шүүгдэж жагаагийн шүүхийн хилцүүлэг төгсөн мэдүүлгээс уншиж танилцуулъя. 2018 оны 1-р сарын 8-ны орой 5-аас 6 цагийн үед тулгаа сумын гудамжинд таарад хөдөө яваад өгөөч гээд гуйгаад цас ихтэй байна. УАЗ 469-с өөр машин явахгүй байна гээд гуйгаад байхаар нь явсан. Эхнэр хадам аав ээж хүүхдийг нь аваад гудамжинд ирээд зарим нь тэндээ үлдсэн. Золбоо тулгаа мега 3-тай хамт явсан. Ангирт гих газарт ирэхэд мал байсан айл нь ишгэ үлдээгээд нүүгээд явсан байсан. Харанхуй болсон байхад мөстийн тавтын хөдөлт давж орж ирээд цагаан талаар явж байтал замын хажуугаар энд тент мэс харагдсан. Нууран дээр явж байгаа юм биш үү гэхэд талигааж тулгаа наадах чинь газартай наалтсан мэс байгаа. Зүүн гар талд чинь газар харагдаж байна. Яваад бай гэсэн. Тэгээд зүүн гар талдаа шахаад 10 м орчим явж байтал гинэт мэс цөмрөөд автомашины урд шилний тал хүртэл машин усанд орсон. Хаалга онгойлгох гэхэд онгоогоогүй. Автомашины урд хэсэг доошоо ороод харанхуй болсон. Хойд цонхоор гэрэл харагдсан тул ишигнүүд дээгүр мүлгөж цонхны шилийг гараараа цохиход хагарахгүй байсан тул толгоогоороо 2 удаа мөргөж хаглаад мөсөн дээр гарч ирээд буцаж золбоог татаж гаргах үед автомашин усанд далд орсон. Мөсний хөндөй рүү гараа хийж үзэхэд юу ч тэмдрэгдэхгүй байсан. Давстын зам дагаад явж байтал малын шин мөр байхаар нь тэр мөрийг дагаад явж байхад хідэн гүвэд аваад гэрэл харагдахаар нь очиход баяраагийнх айл байсан. Айлд очиод хуурай хувцас өмсөд тэр айлын утсаар багийн дарга руу ярьж тусламж гуйж утсаар яриад өн дээс аваад тэнд байсан айлын хүнтэй мотоциклаар яваад нууран дээр очиод юу ч харагдахгүй. Унаа хийж үзэхэд юу ч тэмтрэгдэхгүй байсан. Маргааш нь Ховд аймаг Мөст сумаас хүмүүс онцгойгийнхан ирсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох ирэхгүй. Уг тээврийн хэрэгсэл миний эзэмшлих ба 7 жил энэ машиныг эзэмшиж байна. Тэр газар нуур байдаг гэж мэдээгүй. Дээх нүр жаахан шалбааг шиг нуур байдаг гэж тулгаа хэлсэн. Мэс харагдаад 10 м хүрэхгүй яваад машин цөмөрсөн. Эдгээр хүмүүсийг хүүхэд байхасаа л мэддэг байсан. Тухайн үед золбоогийн үс дээлний зах хэсгээс татаж гаргасан
Би тэр хэрэг гарсны дараа сумын эмнэлэг твтэж имжлүүлсэн. Ховд аймаг орж томографийн шинжилгээ өгсөн. Тархиндаа 2 ширхэг уул хаатай гэсэн. Зүрхний эмчийн хяналтанд байдаг. Золбоо надад чи миний амийг авраагүй бол 2 хүүхэд минь бүтэн үнжин болох байсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн. Би өөрөө тарих толгоондоо хүнд гэмтэл авч байсан. Одоо байнгын эмчийн хяналтанд байдаг хэмээн мэдүүлжээ. Харин одоо хохирогч буюу хамт явж байсан амьд гарсан золбоогийн мэдүүлгээс та бүхэнд хүргэе. Манай нөхөр Тулгаа, миний аав Мега, жолооч Жагаа бид дөрвөлээ өдөр сумаас нүүрс тугал очиж гараад Мухрын аманд Доржогийн хайлд буулгаад чиргүүлдэ явахгүйгээд хад хэрэг гих газарт Ганагийн хайлынд очоод чиргүүлээ үлдээгээд Ангирс гих газарт Эрднэгийнд очоод манай малчны 30 ишиг ачаад Мөст сумын Давст баг руу явсан. Замдаа зогсоод ишиг дарагдаад байхаар нь манай аав бит хоёр ишгэн дунд суугаад явж байхад замгүй болоод цас руу орсон. Жолооч манай нөхөр хоёр ярилцаад мөст рүү ороод ирлээ. Жаахан нуур байдаг. Газартаа наалцсан байгаа байх гээд манай нөхөр жаахан доогуур явгээд явж байтал гинэт мөс цөмрөөд бид дөрвөлээ хаалга онгоолгох гэхэд онгоогоогүй. Жагаа урдчил Тулгаа урд талын хаалганы шилийг өшгөлсөн онгоохгүй байсан. Жагаа хойшоо эргээд ишигэн дээгүр гიშгээд хойд шилээ 2 удаа толгоогоороо мөргөж хаглаад гарсан. Манай нөхөр золбоог татаад авгээд намайг түлхсэн. Би зүтгээд намайг татаад гаргасан. Би гараад яах хийхийн зургүй автомашин талд орсон. Усан дотор юу ч харагдахгүй алга болсон. Явсаар байгаад бүсэлхийнээс доош хувцас хөлдөөд гэрэл гарахаар нь ирэхэд энэ аль байсан гэж мэдүүлжээ. Золбоогийн эгч Сарагийн мэдүүлгээс 2018 оны 1-р сарын 9-ний өдөр мэдсэн. Манай дүү Золбоо болсон явдлын талаар хэлсэн. Энэ талаар ярих зүйл байхгүй. Жагаа нь манай талигаач аавын холын талын хамаатан болдог юм. Мөс цөмрөөд ийм золгүй явдал болсон болохоор ямар нэгэн санал гомдол алга байна. Жолооч Жагааг ямар нэгэн яа шийдэлгүй гаргаж ямаар байна. Энэ хүнийг тухайн үед бид нар гуйгаад авч явсан. Жагаа биднэрт тус болох гэж яваад ийм асуудалд орсон. Харин өөрөөс хэрэглэн тулдаа манай дүү Золбоо Жагаа хоёр амьд үлдсэн. Бүгд нас барсан бол үүнээс илүү гарц хохирол тохиолдох байсан. Жагаад ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлжээ. Ослоос амьд гарсан Жагаа болон Золбоо хоёр мөснөөс арай гэж гарч ирээд хөлдөж даарсан байдалтайгаар ойр байсаа айл руу алхаж очиж тусламж хүссэн байна. Тэдний яриаг тухайн айлын гэрчнэр ийхүү мэдүүлжээ. Гэрч Баярагийн мэдүүлгээс би 2018 оны 1-р сарын 9-ний өдөр гэртээ эхнэр уянга ах юрүүл дүү улаанаа нарын хамт байж байхад 18 цаг өнгөрч 19 цаг болох гэж байхад гэрийн гадна цас дуугараад эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирсэн. Эрэгтэй нь бүсэлхийнээс доош норсон, эмэгтэй нь өмд цамцсан норчихсан орж ирээд машин нууран дунчглаа. Дөрүүлээ явж байгаад бид хоёр гараад хөлдөж өгөх шахлаа. 2 хүн гарч чадсангүй. Машин нууранд живсэн гэсэн. Манай уцаар багийн дарга руу ярьж тусламж дуудаад эрэгтэй нь хувцаа солиод миний хувцаснаас өмсөөд манай дүү Улаанагийн хамт хүн гарч ирсэн байж магадгүй. Нуурлаа очоод эргээд манай гэрээ юун аваад явсан. 15-аас 20 минут болоод ирсэн. Юу ч үзэгдэхгүй байна. Ойртохоор мөс дуугараад байна гэж ирсэн хэмээн мэдүүлсэн. Харин хамт явсан Улаанаа мэдүүлэхдээ би тухайн өдөр Баяраа ахын гэрт очоод байж байхад 18 цаг өнгөрч байхад хөлийн чимээ гараад танихгүй эрэгтэй эмэгтэй 2 хүн орж ирээд сөхөрч унаад хувцас нь бүсэлхийнээс доош норчихсан байсан. Автомашинтай дөрүүлээ явж байгаад нуур цөмрөөд бид хоёр гарсан 2 хүн нь гарч чадсангүйгээд хувцасаа солиод хуурай хувцас өмсөөд манай ахын уцаар сумын хүнтэй яриад хүн гарч ирсэн байж магадгүйгээд очоод үзээд ирээгээд надтай хамт мотоциклтай яваад нууран дээр очиход юу ч байгаагүй. Гэрийн буйрын дайтай цөмөрчихсөн ойртох гэхэд мөс дуураад очиж болохгүй байсан болохоор бид хоёр буцсан гэж мэдүүлжээ. Машинтайгаа нууранд живсэн хүмүүс нь замдаа молоо хариулж явсан нэгэн иргэнтэй таарч тэр иргэн болсон явдлын талаар дараах мэдүүлгийг өгсөн байна. Би 2018 оны 1-р сард Ботгон багийн ангиртын хэцүү гэх газар 16 цагийн үед малаа туугаад харих гээд явж байхад бор ногоон өнгийн ВАЗ 469 машин ирж зогсоод намайг дуудсан. Яваад очиход Золбоо Тулгаа Жагаа Мега нар явж байсан. Бид нэр итгэлтийн гэрээс 30 гаруй ишиг авлаа. Гэрт нь хүн байхгүй байна. Мөст сумын Давс багт байгаа Баярагийнх малчин руу явж байна гэд уулзаад явсан гэж мэдүүлжээ. Ховд аймгийн шүүх шинжилгээний албаны 2018 оны 1-р сарын 22-ны өдрийн 01 тоод шинжээчийн дүгнэлтээс танилцуулъя.
Тулгаагийн шинжилгээний дүгнэлтэнд цогцост ямар нэгэн гэмтэл илрээгүй усанд живэлтийн улмаас амьсгал болон зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан уушиг тэлэгцэн мөгөөрсөн хоолойд хөөсөрхөг зүйл илэрсэн нь усанд живж нас барсны нийтлэг шинж. Цусаар хийсэн шинжилгээ хэвийн согтууруулах ундааны буюу этилийн спирт илрээгүй. Харин амь хохирогч мегагийн шинжилгээний дүгнэлтэнд цогцост баруун тохой орчимд жижиг хэмжээний зулгаралт гэмтэл байсан. Энэ гэмтэл нь амьд байх үед үүссэн боловч биеийн ерөнхий байдалд нөлөөлөх хэмжээний биш. Гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Нас баралт нь мөн адил усанд живэлтийн улмаас амьсгал зүрх судасны хурц дутагдалд орсонтой холбоотой. Уушиг тэлэгдсэн мөгөөрсөн хоолойд хөөсөрхөг зүйлтэй усанд живэлтийн нийтлэг шинж мөн цусны шинжилгээнд согтууруулах ундааны зүйл илрээгүй гэсэн дүгнэлт гарчээ. Одоо амьд гарсан эргэн жагаагийн биед хийсэн дүгнэлтээс та бүхэнд хүргэе. Жагаагийн биед хуучин болон шинэ холимог шинжтэй гэмтлүүд илэрсэн. Тархи торгилд тархины баруун талын бөмбөлөгч жижиг хэмжээний өөрчлөлт, чамархан хэсэгт хатуу хальсан доор зайд уйланхай, тархи торгилд тархины баруун тал бөмбөлөгт жижиг хэмжээний өөрчлөлт, чамархан хэсэгт хатуу хальсан доорх зайд уйланхай, хамар болон гавлын ясанд хуучин хугарал, эдгээр гэмтлүүд нь унах, цохигдох, мөргөлдөх үед үүсэх боломжтой гэж дүгнсэн. Тархины дөргөлт нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Харин цусаар хийсэн шинжилгээнд этилийн спирт илрээгүй гэсэн дүгнэлт гарсан байна. 2018 оны 1-р сарын 9-ний өдөр шүүгдэж байгаа машин барих ирэхгүй мөртлөө машин барин жолоотон хагийн нууран дээгүүр явж байгаад машинаараа цөмөрж живсэн байна. Энэ ослын улмаас тулгаа меганар амь насаа алдсан. Хэрэгтэй холбоотой шинжээчийн дүгнэлтүүд хохирогчдын мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгүүдээр жагаа нь болгоомжгүйгээсээ болж 2 хүний амь нас хохироос нь нотлогдсон гэж шүүх үзжээ. Хохирогчийн талаас гомдол саналгүй, хохирол нэхэмжлээгүй бөгөөд жагаад хөнгөн ял шийтгэл оноож өгөөч хэмээн хүсэлт гаргасан. Энэ нь шүүхийн хувьд ялыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцогдсон. Мөн шүүх нь жагаа нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид тусламж үзүүлсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмшсэн, байгалийн давтагшгүй хүчин зүйл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзжээ. Үүний үр дүнд шүүгээс шүүгдэж жагааг буруутай тооцож, эрүүгийн хуулийн 16-гийн 2 дахь хэсгээр 1 жилийн хорих ялыг оногдуулсан. Энэ ялыг нээлттэй хорих ангид илүүлэхээр шийдвэрлсэн байна. Хэрэг тураагдсан ягаан дээл болон бэлийг эзэнд нь буцааж өгсөн бөгөөд мөн шүүхийн битүүмжилсэн байсан автомашин болон 50 толгой малыг битүүмжлэлээс гаргахыг шийдвэрлсэн. Хэрвээ шийдвэртээ санал нийлэхгүй бол 14 хоногийн дотор давж заалах хэрэгтэй хэмээн шүүх мэдэгдсэн байна. Манай улсад жил бүр мөсөн дээгүүр машинтай зорчиж байгаад осолд орж амь насаа алдах харамсалтай тохиолдол олон гардаг. Иймээс өвлийн улиралд заавал баталгаатай замыг сонгож өөрийнхөө болон гэр бүлийнхээ амнаас аюулгүй байдлыг хамгаалаарай. Тиймээс та бүхэн нуур, гол дээгүүр машинтай явахаас аль болох зайлс хийж аюулгүй байдлаа нэн тэргуунд тавьж байгаарай. Мөсөн дээгүүрх зам хизээч аюулгүй зам бол биш. Товч зам хайж яваад өөрийгөө болон гэр бүлээ аюултай байдалд оруулж харамсалтайгаар төгсөж байгаа олон хэргүүдийг бид өмнө нь зөндөө сонсож байсан. Болгоомж хаач илүүдэхгүй шүү гэх үгээр өнөөдрийн харамсалтай хэрэгээ дуусгацгаая. Танд манай суваг таалагддаг бол сувгаа дагаад үзсэн видеогоо бас мөн лайклаад өгөөрэй гэж хүсмээр байна. Дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.